Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг гадаад талбайн тэмцээнүүд эхэлж, шинэ удирлын нээлт болсон эдэрчүүдийн улсын аваргын бүсийн тэмцээний тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд нийслэлийн бүсийн тэмцээний тоглолтууд боллоо. Улсын аваргын тэмцээний Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээний 15 хүртэлх насны ангилалд 18 баг, 17 хүртэлх насны ангилалд 12 баг оролцож байна. Нийтдээ 30 багийн 500 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид энэ бүсийн сонгон шалгаруулалтанд ур чадвараа сорин өрсөлдөж байгаамаа. Эдгээрээс Монгол улсын 15 хүртэлх насны шгшөөгийн ахлах засгалжуулагч Нанждар удирдуулсан ДМ клубын 15 хүртэлх насны баг 3 тоглолтын дараах байдлаар энэ насны ангиллын багуудыг 100% амжилттай тэргүүлж байна. Тэд эхний тоглолтод Ариус клубын багийг 4-2 харьцаатай хожиж, хоёр дахь тоглолтод Итгэл найдвар хайр багийг 21 тгээ харьцаатай хожижээ. Улмаар өнөөдөр Magic Foot багийг 5 тгээ харьцаатай ялснаар ДМ клубын хөвгүүд энэ тэмцээний эхний 3 тоглолтод дараалан хожоод байна. ДМ клубын 15 хүртэлх насны ангиллын багийн хувьд өмнө нь 11 болон 13 хүртэлх насны улсын аварга болж байсан бөгөөд олон улсын томоохон тэмцээн уралдаануудад сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа манай улсын шилдэг баг юм а. Ер нь манай огч нь 13 насны улсын аварга шалгалтанд алтан медаль авсан. Тэгээд сая нөгөө нэг 15 насны лигт бас хөл медаль авсан. Амтаа нэг 3-4 жил тоглож байгаа баг бүгдээр бол. Ер нь хөлбөмбөгийн спорт их ер нь сонирхолтой ер нь тэгэл их гоё багийн спорт. Тэгээд би ер нь анх 2013 онд ДМ клубт орчихсон. ДМ клубын үйл ажиллагааны талаар яаж мэдээ? 7 хоногт ер нь хэдэн бэлтгэл хийж гин, багш дасгалжуулагч нь хэрхэн ажилддаг уу? Ер нь энэ талаар. Багш тасалж бол сайн. 7 хоногт нэг дээдл нь нэг 5-6 гэдэг хаа. Тэгээ 5-6 гэдэг. Тэгээ доотлох юм бол нэг 2-3 хийдэг. Манай улсын өсвөрийн шилдэг клубүүдийн нэг ДМ клубын 17 хүртэлх насны баг Улаанбаатар хотын бүсийн шалгаруулалтанд мөн амжилттай оролцож байна. Энэ багийн бүрэлдэхүүнд багтсан 18 тоглогчийн 13 нь манай улсын 17 хүртэлх насны өсвөрийн шгшөөх тоглодог чадварлаг хүүгүүд юм а. Өнөөдөр мөн Эрчим баг шинэ Монгол клубын багийг 5-1, Сэлэнкрээсийн хүүгүүд шинэ Ярамг багийг 10 тгээ харьцаатай тус хожижээ. Эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний Улаанбаатар хотын бүсийн тоглолтууд маргааш дуусах юм. За мөн хөдөө орон нутагт үргэлжилж байгаа баруун зүүн төвийн бүсийн эрхийн тэмцээнүүд ч өндөрлөг шатанда ороод байна. Улмаар 4 бүсээ шалгарсан шилдэг багууд эх 6 дугаар сард эдэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм а.